Өнөөдөр та нар дэлгэг зингэрэл төвч байна. Гүн ухаан бишлэн тодохон чухал болсон байна. Би яхны философич тэнгэрийг ширтэн суусан. Уснэрийн мөн чанарыг асууж үнэн нэгнэсэн хүн байсан. Өөрсдийгөө мэдэхгүй байж усаяа чөтөрдөх вэ? Бодолгүй амьдрал бол амьдрал биш гэж би хэлсэн. Цаг хугацаа өсөж өөрийгөө мартсан ч мэдлэг ухаан хүний хүн болгодог зам шүү дээ. Санаж байна уу чи хинбэ гэдгээ төрчин ихэлтэй татадуу хоолоос мэдлэг болихлэл хайр сонгож чиний сэрэ монгол залуу минь чиний ирээдүй. Миний урд бурхан бүр тэнгэр төвж байсан. Харин би түүний биш бодит шалтгааныг хайж байсан. Байгалийн хууль оршихуй нутгах тэнгэр рүү биш ухаан руу харсан анхны алхам шүү. Та нар хинээс сурах вэ? Зөвхөн комментийн дөрөө эсвэл дотоод ухамсараа нээж ирэх зүйл хийх үү? Миний хэлэх үг болонгийн бүх зүйлс уснаас ихс харин мэдлэг төрхөн сэтгэлээс эхэлнэ. Санаж байна уу чи хинбэ гэдгээ төрчин ихэлтэй татадуу хоолоос мэдлэг болихлэл хайр сонгож чиний сэрэ монгол залуу минь чиний ирээдүй. Хилээгүй харин нээлтж бодод сур гэж хэлсэн армандаж шинэлэх ухаан хөгцүүлж өнөөдөр чи бодхо болвол харанхуй хэвээр үлдэн өсөж яга монгол оюун ухаан тэтгэж байна. Гэхдээ их ячны зүрх сэтгэл сэрэх ёстой. Мэдлэг бол зөвхөн багшийн хэлсэн биш, өөрийн доторч бас байдаг гэрт минь гэрэл шүү. Санаж байна уу чи хинбэ гэдгээ төрчин ихэлтэй татадуу хоолоос мэдлэг болихлэл хайр сонгож чиний сэрэ монгол залуу минь чиний ирээдүй. Харин би түүний биш бодит шалтгааныг хайж байсан. Байгалийн хууль оршихуй нутгах тэнгэр рүү биш ухаан руу харсан анхны алхам шүү. Та нар хинээс сурах вэ? Зөвхөн комментийн дөрөө эсвэл дотоод ухамсараа нээж ирэх зүйл хийх үү? Миний хэлэх үг бол ингийн Чини мөн чанам